За тодорхой хоёр асуулт асууя. Засгийн газрын өргөн барьсан төслийн дагуу бас тодорхой бас өөрчлөлтүүдийг орж ирж байгаа гэж ойлгож байгаа. За өмнө нь одоо бас ажлын эзхийн даргын бас дурдсан засгийн газарт өргөн барьсан нэг 10 гишүүдийн хуулийн төсөлтэй холбогдлолтой мэдээлэл байгаа. Тэгэхээр энэ одоо хуулийн төсөл бас ер нь ямар шүү агуулгын хүрээнд байсан бэ? Дэмжигдээгүй шалтгаан. За энэ хуулийн төслийг бас цаашдаа илүү анхаарах чиглэлийн асуудал бас яригдж эхэлж байгаа шиг байна. Энэ дээр нэмэлт бас тайлбар өгнө бас авъя. За хоёрт нь ажлын хэсгээс ер нь одоо яг өнөөдрийн орж иж байгаа тодорхой зохицуулалт бол одоо бас бүрэн энэ асуудлыг шийдэж чадахгүй байна гэдэг дээр бас байнгын орны гишүүд бас саналтай байх шиг байна. Тэгэхээр ер нь цаашдаа энэ өөрчлөлтөөс гадна бас ямар суур өөрчлөлтүүдийг бас бид хийж болох вэ гэсэн ерөнхий юм хоёр асуултаар хариулт авъя. За эдрээд гишүүн хариулъя. Нэр өхий 10 гишүүн бас хуулийн төсөл санаачлаад саналаа засгийн газарт явуулсан. За засгийн газраас бол дэмжээгүй. Дэмжээгүй учир шалтгаан бол би бас маш жохон шалтгаан байгаа юм байна гэж ингэж харж байгаа. Энийг бид ингээд засаад цааш нь одоо боловсруулад ингээ явах дахиж одоо өргөн барих юм болцоо бол байгаа. Тэр ямар агуулгатай байна вэ гэхээр ер нь малын эндэгчүүлсэн даатгалын хуулийн дээр нэмэлт өөрчлөлт оруулж энэ гамшигын эрсдлийн сан гэдэг зүйлийг бас бий болгож давхар даатгалаас гадагшаа урсж байгаа сан хөрөнгийг зөвхөн гадагш нь биш дотооддоо авч үлдэх тэрийг мал аж ахуйн салбар руугаа одоо татах эрсдлийг давхар даах гэдэг ингээд олон зүйлүүдийг бас төлөвлөсөн ийм одоо хуулийн төсөл байгаа гэдгийг нэгдүгээрт бас хэлье. За хоёрдугаарт Ажлын хэсгээс хэд номер хариулах вэ? 5 номер микрофон. За байнгын орны дарга эрхэм гишүүдийн өнөөдрийн мэндийг хүргэе. Үндэсний давхар даатгал компаниг үүсгэрлэж авахланд. За малын эндэгчийн даатгалын тухай хууль энэ тогтолцооны хувьд яг суур тогтолцоо бол яг одоогийн байдлаар бол өргөн барьсан хуулийн хүрээнд бол тогтолцооны хувьд бол өөрчлөлт ороогүй байгаа. За үндсэндээ бол хувийн хвшлийн даатгалын 7 даатгалын компани энэ даатгалын бүтээгдэхүүнийг 21 аймагт борлуулдаг. За хувийн даатгалын компани орж байгаа цорын ганц шалтгаан бол нэгдүгээрт индекс суурилсан даатгалын тогтолцоо явж байгаа. Хоёрдугаарт нь давхар даатгал буюу гамшигын эрсдлийг нь үндэсний давхар даатгалын компани буюу төрийн эзэмшлийн давхар даатгалын компани хариуцж байгаа учраас эрсдлийн хувьд дааж хүлцэх боломжтой гэдэг утгаар хувийн хвшил энэ даатгалын тогтолцоог индекс суурилсан даатгалын тогтолцоог дэмжиж явдаг. За олон улсын жишгийг аваад үзэх юм бол гамшиг эрсдлийн даатгалыг бол индекс суурилсан хэлбэрээр олон улсад одоо ингэж хэрэгжүүлдэг ийм түгээмэл зүй тогтолтой байдаг. Ялангуяа хөдөө аж ахуйн даатгалын хувьд бол яг энэ цагуурын болон бусад хүчин зүйлүүдээр тулгуурсан индекс суурилсан хөдөө аж ахуйн даатгалын бүтээгдэхүүнүүд бол олон улсад бол хамгийн түгээмэл хэлбэртэй оршдог. За Монгол улсын хувьд бол малын эндэгчийн даатгалын тогтолцоо болвол яг энэ олон улсын жишгт бол Монголын нөхцөл ганцхан хэрэгжиж байгаа. За хоригдлын том малын зөв бус хоригдол суурилсан одоо дэлхийд одоо цөөхөн газарт байдаг энэ нүүдлийн соёл иргэншил уламжлалт мал аж ахуйтай энэ газруудаас бол Монгол улсад бол хамгийн түгээмэл хамгийн одоо амжилттай эргэж байгаа төслүүдийн нэг гэж дүгнэгддэг. За эдрээд гишүүн нэмээд хариулъя. Яг зүгээр манай Монголд байгаа даатгалын одоо системүүдийг харахаар албан одоо журмын даатгал за өөрийнхөө сонирхлоор одоо даатгадаг гэдэг ингээд янз янзын төрлүүд байна шүү дээ. Хөдөө аж ахуй дээр болоод ирэхээр малын индэгчүүлсэн даатгал гэдэг ирэхээр нөгөө нэг малын хоригдлыг одоо аймгаар нь одоо хоригдлыг тооцоод үнэхээр одоо хоригдол учирчээ гэдэг ингээд яадаг. Нөхөн төлбөр олгодог. Тэр нь нөхөн төлбөр олгох хэмжээ бол тухайн малчны өөрийнх нь даатгсан даатгалын хэмжээнээс шалтгаалж байгаа. 150 мянган төгрөг өгөөд 350 400 болгоод авч байгаа ч хүн байж л байна. 5 саяар даатгаад 80 саяыг авч байгаа тохиолдолд бас гарч л байдаг ийм л зүйл юм билээ. Яг малчтын хувьд бол энэ даатгалыг сайн дурын үндсэн дээр даатгаж байгаа. Нөгөө талдаа бол
одоо хотондоо хорогдсон малынхаа тоогоор авмаар байдаг. Жил болгон одоо даатгахад мөнгө төлдөг. Тэгээ нөгөө зууд болоогүй хорогдол гараагүй учраас гээд ингээд нөхөн төлбөр олгохдохгүй. За Идэрбат гишүүнд 1 минут нэмж хариулъя. Тим зүйл бас гардаг. Тэгээ олон зүйлүүд байгаа. За ер нь бол цаашдаа энэ хөдөө аж ахуйн энэ мал аж ахуйн салбарын эрсдлийг бид зөвхөн зууд гэдэг энэ зүйлээр бас төсөөлж болохгүй байна. Үнэхээр малын хорогдол ихээр тарьж байгаа энэ гол хүчин зүйлүүд болох зууд, ган, аянга цахилгаан, үер, ус, малын өвчин гэд энэ олон зүйлүүдийг бас давхар даатгалд хамруулах бол зайлшгүй шаардлага бол одоо бий болжээ. Энэ одоо хууль энэ төсөл хэрэгжиж эхлэх тэр цаг үед бол бас ялангуяа энэ зуудын гамшиг бол улс орны эдийн засаг, ажиллах хүч олон зүйлүүд дээр маш их сүргээр нөлөөлж ирсэн ийм л зүйл юм бэл. Сая одоо 2023-24 оны одоо энэ зуднаар чинь 1.6 их найт төгрөгийн хохирол учрлаа шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр энэ мэтлийг одоо давж гарах тийм одоо даатгалын системийг тогтолцоог бид нар бүр сайн болохгүй. Яг энэ индексүүлсэн даатгалынхаар бол цаашаа явах тэр хүсэж байгаа хэмжээнд очих бол За Гомбын Ганбаатар гангууд гишүүнд тодруулъя. Тэгээ зуднаас гадна одоо бусад төрлийн охирлууд дээр нэрээ яаж үйлчлэх үү гэдгийг бас дахиад яг салбарынхнаас бас хариулаад өгөөч. За жишээлбэл одоо бас янз бүрийн аян цахилгаан түүнтэй холбогдолтой одоо асуудлууд бас нэг зөвхөн зурсан газрууд дээр бас одоо үйлчлээд байна шүү дээ. Тэгэхээр түүнтэй холбогдолтой асуудал дээр бас ер нь энэ хуулийн өөрчлөлтүүд бас яаж явах вэ гэдгийг. За ер нь одоо бас энэ хуулийн төсөл ярьжаатай холбогдолтой гишүүдийн санаачилсан тэр тодорхой одоо бас эрсдлийн санг бий болгоод асуудлыг бас суураар нь шийдэж явах асуудлыг бас нэлээд хөндөж бас одоо ярилцах. За энэ хууль батлагдсантай холбогдолтой хэрэгжүүлэх арга хэмжээ энэ төр дээр бас дурдаад явах нь бас зүйтэй бас санагдаж байна гэж бас хэлэх байна. Хэдэн нэмэр оруулах вэ? 5 нэмэр микрофон. За одоогийн байж байгаа бидний тогтолцоо хагас жилийн мал тооллогын дүн буюу жилийн эцсийн мал тооллогын дүн хагас жилийн мал тооллогын дүнгийн зөрүүгээр том малын зөв бус хорогдлын тоог тооцож нөхөн төлбөрийг олгож байгаа. Яг индекс суурилж байгаа тохиолдолд том малын зөв бус хорогдлын тоон дээр үндэслэж байгаа тохиолдолд яг энэ биднэрт байж байгаа техникийн боломж бол жилийн эцэс хагас жилийн мал тооллогын тооны зөрүүгээр нөхөн төлбөрийг том малын зөв бус хорогдлын тоог гаргаж баталгаажуулж нөхөн төлбөрийг олох техникийн боломж болцоо бол байгаа юм аа. За бусад төрлийн аянга цахилгаан үер ус гэсэн энэхүү одоо гамшигт үзэгдэл гамшигт үзэгдлийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх тохиолдолд бол энэ малын даатгалын одоо уламжилт хэлбэр буюу малыг зүсэлж даатгалын бүтээгдэхүүнийг бол гаргах шаардлага болдог. За энэ дээр бол хувийн даатгалын компаниуд бол уламжилт хэлбэр. За Гомбын Ганбаатар гишүүнээс асууя.